Сүүлийн жилүүдэд иргэдийн автомашин авах нь эрс нэмэгдсэн. Хотынхоо замын ачааллыг ихсэхгүй одоо байгаа хэмжээнд нь барихын тулд автомашины үнийг нэмэх шийдвэрийг энэхүү улсын хурлаас гаргасан юм а. Саяхан улсын хурлаас автомашины гайлын онцгой албан татварыг үйлдвэрлэсэн он болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч 2-3 дахин нэмэх шийдвэрийг гаргаад байгаа. За уг хуулийг энэ оны 1-р сарын 1-ээс мөрдөж эхэлсэн. Жижиг тэрэг буюу 1500-аас доош мотортой машины үн $500-аас $6000 нийтлэг хэрэглээ болсон 1501-ээс 2500 мотортой машиных 1500-аас 7000, за баячуудын гих тодтголтой буюу 3500-аас дээш мотортой машины гайлын татварыг $4500-аас $13000 нэмэхээр болсон юм а. Нийслэлийн томоохон захуудын нэг болох даа хүрээ зах дээр иргэдийн түлхүүг хэрэгэлдэг машин болох Verna Accent 8.5, за Toyota Fit 6.5, Cheezer 12, гэр бүлийн Jeep 5.5-аас 9. За харин том оврын Land Cruiser 80 28-аас 37 сая төгрөгийн үн ханштай худалдаалагдж байна. За энэ нь өнгөрсөн оныхоос 2-оос 5 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт байна. За гэвч машины ченжүүд дахиад ч нэмэгдэх хандлагатай байгааг хэлж байсан юм а. За одоохондоо бол дөрвтэй нэмэгдсэн зүйл алга гэж ярьж байна. Сүүлийн үед иргэдийн автомашин авах нь эрс нэмэгдэж байна. За хотынхоо замын ачааллыг ихсэхгүй одоо байгаа хэмжээнд нь барихын тулд автомашины үнийг нэмэх шийдвэрийг энэхүү улсын хурлаас гаргасан юм а. Тэгвэл дээрх татварын өөрчлөлт үдийн хоолндоо 100,000 төгрөг зарцуулдаг улсын хурлын гишүүдэд онц нөлөө үзүүлэхгүй. Харин тэдний нэг өдрийн хоолндоо зарцуулах хэмжээний төгрөгийг 10-аас 15 хоног ажилласныхаа хөлсөнд арай ядан авагчид өөрийн гэсэн унаатай болох гэж хуруу хумсаа хуглах шахан байдаг иргэдэд л том хүндрэл болж байгаа юм а.